Сайн бацхан үзэгчдээ прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын албаны өдөр тохиодог. Энэ өдөрт зориулан прокурорын байгууллагын чиг үүрэг ажлын онцлогийн талаар нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Анхаарлаа хандуулна. Төрийн нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих, хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хариуцлагатай үүргийг хүлээсэн цорын ганц байгууллага бол прокурорын байгууллага юм. Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргийн дүрмийг баталснаар Монгол улсад прокурорын байгууллага анх үүсч хөгжсөн түүхтэй. Прокурорын байгууллага Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм а. Прокурорын тухай хуульд зааснаар прокурорын байгууллага улсын ерхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын дүүргийн прокурорын газраас бүрднэ. Мөн прокурорын хяналтын ажлын онцлогийг харгалзан дагнсан прокурорын газар байгуулж болно гэж заасны дагуу манай улсад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, төмөр зам, нисхийн объектэд үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий дагнсан прокурорын газар болох тээврийн прокурорын газар ажиллаж байна. Ийхүү прокурорын байгууллага улсын ерөнхий прокурорын газар, 21 аймаг, нийслэл, тээврийн прокурорын газар, сум дундын прокурорын газар, дүүргийн прокурорын газар гээд нийт 39 нэгж газар Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Харин энэхүү эрхээ эдэлж байна гэх нэрийн нор хүний нэр төрөв, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараавал эрүүгүй хуулийн 13-14 заасны дагуу 450-аас сая 300 мянган төгрөгөөр тооргох, эсвэл 240-оос 720 цагийн нийт тустай ажил хийлгэх, 1 сараас 3 сар хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шитгэлийн аль нэгийг хүлээдэг. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг болохыг ойлгож, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандцгаая. Сүхбаатар дүүргийн прокурорын газар. Прокурорын байгууллагын бэлэгдэл нь Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага болохын агуулгыг илэрхийлсэн байна. Прокурорын байгууллагын бэлэгдэл нь дугуй хүрээтэй алдрын цэцгийн навчин дээр суурилсан байх ба төв хэсэгт нь хууль цаазын сүр хүчийг илэрхийлсэн Монгол Бамбай сэлэн байна. Прокурорын байгууллага үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг болохыг агуулсан мөн хөх тэнгэрийг бэлэгдсэн өнгө бүхий Бамбайн гол хэсэгт төрийн соён бийг, Бамбайг тойрсон хэсэгт 4 зүг 8 зохисыг илэрхийлж товхыг, ариун мөрийг бэлэгдсэн Бамбайг тойрсон цагаан хүрээний баруун зүүн хэсэгт Монгол улсын прокурор гэж Кирилл уйгурж үсгээр шар өнгөөр бичсэн үгийг тус тус товоолгон дүрслэнэ. Бамбайн дээд хэсэгт сэлэмний бариул, доод хэсэгт сэлэмний үзүүрийг гаргасан байх ба сэлэмний үзүүрийн 2 хэсэгт тус бүр алдрын цэцгийн 9 ширхэг алтан шаргал навч байна. Прокурорын байгууллагын далбаа тус байгууллагыг нэгдмэл төвлөрсөн удирдлагатай төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болохын агуулгыг илэрхийлдэг. Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 2000 гаруй хүн осолдож бэртэж гэмтэн амнасаа алдсаар байна. Бага насны хүүхдийг зориултын хүүхдэд судалж суулгаснаар та хүүхдийнхээ амнаас эрүүл мэндийг 100% хамгаалах боломжтой. Согдууруулах хундаа хэрэгэлсэн үедээ автомашин жолоодох нь учирч болох аюулыг 100% нэмэгдүүлнэ. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье. Явган зорчигч нь 50 км хурдтай автомашинд мөргүүлсэн тохиолдолд нас барах магадлал 20% байдаг бол 80 км/цаг хурдтай автомашинд мөргүүлэхэд уг эрсдэл 80 хүртэл өснө. Тээврийн хэрэгслийн хурдыг 1 км/цагаар хасахад осол гарах магадлал 4-5%-аар буурдаг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье. Хинтээ аймгийн прокурорын газар.
Прокурор зөрчлийн болон хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихаас гадна шүүхэд төрийг төлөөлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавина. Зөрчлийн хэрэг бүртгэлтэд зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд прокурорын хяналт хэрэгждэг. За зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажил гэдэг нь Монгол Улсын хэмжээнд зөрчлийн тухай болон зөрчин шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар тушаал, журмын эрхчлэлтийг хангуулах үндсэн чиглүүлэх хяналтын ажил юм. За Улсын ерхий прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсэн. Прокурорын байгууллагын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлыг нэгтгэн зохион байгуулах, бодлого чиглэлийг тодорхойлох, за зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах, хяналтын ажлыг боловсронгуйлах зорилгоор удирдлагын баримт бичгийг боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих ажил хариуцсан ажилтдаг. За цаашид зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ажлын чиглэлээр шинжилэн батлагдсан заавар журам тушаалын хэрэгжилтийг нүгээр хангуулах, за хяналтын ажлын арга хэлбэр, шалгалт судалгаа, бүртгэлийн чанарыг сайжруулах, за эрхүй зөрчин шалган шийдвэрлэх эрхүй байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд зөрчлийн нэгдсэн мэдээллийн дундын санг бий болгож, за үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавина. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт нь гэмтэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас эхэлж хэргийг шалгаж шийдвэрлэх бүхий л явцад байнга тасралтгүй хэрэгжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль бусаар хязгаарлах явдлыг гаргуулахгүй байхад чиглэдэг. За Монгол Улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйл прокурор нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтай ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор хуульчилсан. За энэ чиг үүргийнхээ хүрээнд бол хэрэг бүртгэл мөрдөн байцаалтай ажиллагаанд бол хяналт тавин ажилладаг. За жишээлх юм бол Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмтрэг үйлдэгдсэн тухай гэмтргийн талаарх гомдол мэдээлэл мөрдөх байгууллагад бүртгэгдсэн их цагаас эхлэн эцэслэн шийдвэрлэхт хүртэл бол хяналтыг бол тавин ажиллаж байна. Прокурор одоо мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавихдаа эрүүгийн хууль тогтоомжийг зөв хэрэгжилсэн. За мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа нь эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан үндэс журмын дагуу явагдсан. За тухайн ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангаж ажилласан зэрэгт бол хяналтаа тавин ажилладаг гэж ойлгоход бол болно. Прокурор хяналт тавьж ажиллахдаа хууль заасан эрхүүдийг бас эдэлж хяналтаа хэрэгжүүлдэг. Жишээлх юм бол мөрдөгч болон хэргийн оролцогч нараас гаргасан гомдол хүсэлтийг хууль заасан хугацаанд хянан шийдвэрлэх, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар мөрдөгчд зөвшөөрөл олгох, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явц байдлыг хянах, мөрдөгчд даалгавар өгөх, даалгаврынхаа биелэлтийг хангуулах, хэрэг материалыг хууль заасан үндэс журмын дагуу шийдвэрлэн ингэж ажилладаг. Прокурор шүүхэд төрийг төлөөлөн оролцсон. Прокурор зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх, эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх, захиргааны болон иргэний хэрэг шүүхээр шийдвэрлэх шүүх хуралдаануудад төрийн нэрийн өмнөөс оролцсноо. За улсын ерхий прокурорын газар шүүхэд тэрийг төлөөлөх хэлтээс түүний дотор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба ажилладаг. Нэгж прокурорын газруудад энэ хяналтын ажлыг хариуцсан ахлах болон хяналтын прокурор тусдаас ажиллаж байна. Иргэн захиргаа, зөрчлийн болон эрүүгийн эрийг хэн шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор тэрийн нэрийн өмнөөс оролцож тайлбар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Прокурор эрүүгийн эргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг холбогдох хууль, хавц зэрэг давагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн өмнө яллах үүрэгтэй. Шүүгдэгчид хуулийн ямар зүйл хэсэг заалтаар ямар хэм төрлийн ял шийтгэлийг хэрэг хэмжээтэй оногдуулах талаар дүгнэлт гаргадаг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндслэлтэй гарч чадаагүй, хуулийг буруу хэрэгэлсэн, хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзвэл прокурор эсэргүүцэл бичиж шийдвэрийг хүчингүй болгуулах, зөвтгүүлэхээр шүүх хуралдаанд оролцохоос гадна хэргийн оролцогчдоос гомдол гаргасан тохиолдолд давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож шүүхийн шийдвэрийг хിവэр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох талаар хууль зүйн дүгнэлт гаргадаг. Прокурорын хууль 20 дугаар зүйлийн 21 хэсэг зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсвэл өөрийн санаачлагаар захиргаа болон иргэний эргийн
шүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. За иргэн захиргаа зөрчил хэн шийдвэрлэх ажиллагаанд төрийн болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурор төрийг төлөөлөл оролцдог. Зөрчлийн болон эрүүгийн хэргийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлөвлөх, төрийн байгууллагуудын хүсэлт эсвэл өөрийн санаачлагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, учирсан хохирлыг нөхөн төлөвлөхээр ажиллаж байна. Прокурор төрийн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь. Прокурор гэж хэн бэ? Монгол Улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1-р хэсэгт прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял идлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан. Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох. Эрүүгийн иргэн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, шүүгдэгчийн гин буруудайг шүүхэд нодолж, ял шийдвэлийн талаар дүгнэлт гаргана. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож, тайлбарт дүгнэлт гаргана. Иргэний захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчоор оролцож, шүүхэд тайлбар гаргана. Төрийн нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. 31-р зүйл. Прокурор бусдын эрхийг хамгаалж байгаа этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох. 31-ийн 1. Прокурор төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйл заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. Прокурорын тухай хууль. 20 дугаар зүйл төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах. 21. Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсвэл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсвэл 3 дахь читгээдээр оролцоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 34-ийн 7 дугаар зүйл прокурор шүүх хуралдаанд оролцох. 8. Төрийн нийтийн эрх ашиг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй. Төрийн ашиг сонирхол гэж юу вэ? Төр, зорилго, ард түмэн, төр, ашиг сонирхол, төр, үүрэг, иргэдийнхэн ашиг сонирхол, эрх ашигыг хүлээн авч хэрэгжүүлэх. Нийтийн сайн сайхан чиглэсэн бүхий сайн сайхан зүйлс. Ашиг сонирхол зөрчигдөх, төрд хохирол, хор уршиг учрах. Нийтийн ашиг сонирхол гэж юу вэ? Ард түмэн олон нийт ашиг сонирхол, энэ нь нийт иргэдийн нийтлэг сонирхол бөгөөд хувь хүмүүсийн тус тусын сонирхлын нийлбэр эсвэл тухайн нэг бүлгийн сонирхол биш юм. Ашиг сонирхол зөрчигдөх, олон нийтэд хохирол учрах. Жишээ нь жижиг нүд үйлдвэрийн зээл авсан этгээд зээлээ төлөхгүй байснаар төрд зээлийн сан бүрдэхгүй, хохирол учрахаас гадна дараагийн иргэд зээл авах боломжгүйд хүрч нийтийн ашиг сонирхолд хохирол учрна. Прокурорт хүсэлт гаргаж болох иргэний хэргийн төрөл. Тендер авсан иргэн хуулийн этгээдээс хийж гүйцэтгэл зохиох ажлаа хийгээгүй, дуусгаагүй, чанартай хийгээгүй улмаас төрд хохирол учруулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагын илрүүлсэн зөрчлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол төлөгдөөгүй. Гэмтэргийн хөрөлийг иргэний журмаар нэхэмжлэх. Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаа салсны улмаас төрд учирсан хохирлыг гин буруутай албан тушаалтнаар нөхөн төлөвлөх. Татвар нийгмийн даатгалын шинтгэл төлөгдөхгүй удааширсан гэх мэт. Дүгнэлт. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч яам, агентлаг, бусад төрийн байгууллагууд нь төр нийтийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах, хяналт шалгалтаар илэрч буй зөрчлийн талаар прокурорын байгууллагыг мэдээлэлээр хангах. Төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол төлөгдөөгүй тохиолдолд прокурорын байгууллагаар нэхэмжлэл бичүүлэхээр хүсэлт гаргах. Үүнтэй холбоотой нотлох баримтыг тухай бүр прокурор түргүүлэх нь зүйтэй. Сүхбаатар дүүргийн прокурорын газар. Прокурор ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавина. Прокурор хорихоос өөр төрлийн ял идлүүлэх, цагдаа орих, баривчлах, саатуулах, тэнсэх, албадлагын арга хэмжээ болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсхийг шалгах, танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. За Монгол Улсын үндсэн хууль зааснаар прокурорын үндсэн чиг үүргийн нэг нь ял идлүүлэх ажиллагаанд хяналт авах ажил өгөөд прокурорын тухай хуулийн 22 дугаар зүйлд бол ял идлүүлэх ажиллагаанд хяналт авах үндсэн чиг үүргийг тодорхойлсон байдаг. За үүнд нэгдүгээрт бол хорих ял, хорихоос өөр төрлийн ял, тэнсэх, албадлагын арга хэмжээнд тавих хяналт хууль журмын дагуу явагдаж байгаа эсэх. Хоёрдугаарт ял идлүүлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөв хэрэгжиж байгаа эсэх. Гуравдугаарт ял идлүүлэх ажиллагаанд хүний эрх хөргөчлөө зөрчигдсөн эсэх. Дөрөвдүгээрт цагдаа орох, баривчлах шийдвэрийг холбогдох хууль журмын дагуу явуулж байгаа эсэх. Ийм үндсэн дөрвөн төрлийн хүрээнд бол хяналт тавьж ажиллаж байна. За өөрөөр хэлэх юм бол
шүүхийн шийдвэрийн дагуу 20 ял болон 20-оос өөр төрлийн ял буюу за торгох, нийт тустай ажил хийлгэх, за зорчигчрыг хязгаарлах, эрх хасах явдлаар шийтгүүлсэн ялтан, за тэнцсэн, за алдалгаа арга хэмжээ авах этгээдүүдийн за ял шийтгэлийг эдлүүлэх ажиллагаа бол холбогд хууль журмын дагуу явагдаж байгаа хэсэг тэдний эрх үүргийг за хууль зааснаар хэрэгжүүлж байгаа хэсгийг бол холбогдох эрх үе байгууллага юу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд бол хяналт тавьж бол прокурор тогтмол шалгалт танилцуулга ажиллагаа хийж бол ажиллаж байна. За мөн түүнчлэн гэмт хэрэг зөрчлийн улмаас цагдаа оргицсан, баримтлагдсан, саатуулагдсан этгээдийг за холбогдох хууль заасан шаардлага нөхцөл дэглэмд хорж байгаа хэсэг, саатуулж байгаа хэсэг, за олон улсын гэрээ канонд заасан эрх үүргийг нь бас хэрэгжүүлж байгаа хэсэг. За тэднийг эрүүдийн шүүхийн явдлаас бол өрсөн сэргийлэх чиглэлээр бол прокурор хяналтыг бол тасралтгүй хэрэгжүүлж ажиллаж байна. За түүнчлэн дээрх чиглэлээс гадна за олон улсын гэрээ заасны дагуу хорхол шийдвүүлсэн гадаад улсын иргэнийг бол тухайн улсад нь шилжүүлэн өгөх. За мөн гадаад улсад хорхол шийдвүүлсэн Монгол улсын иргэнийг бол шилжүүлээ авах ажиллагаанд бол прокурор дүгнэлт хүч зэрэг хэлбэрээр бол энэ хяналтыг бол хэрэгжүүлэн ажиллаж байна. За сургалт энэ хүрээд дуусч байна. Та бүхэнд асуулт байна уу? Надад нэг асуулт байна. Эрүүдэн шүүх гэж яг юу хэлдэг юм бэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч, эсвэл төрийн албан хаагч нь санаатаагаар хүний эрхийг зөрчиж байгааг хэлдэг юм. Яг ямар хүний эрх зөрчигддөг гэж? С жигтэн, яллагдагч, хохирогч, гэрч, шинжээч нарын эрхийг зөрчиж байгааг хэлнэ. Ер нь бол уг хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор бие махбод сэтгэл санааг шаналган зовоож байгаа үйлдэл гаргаж байгааг хэлнэ. Та нэг жишээ дурдаач. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчоос тайлбар мэдүүлэг авахдаа 4 цагийн хугацаанд тасралтгүй авах хуулийн заалттай ба 4 цагаас дээш хугацаанд тасралтгүй тайлбар мэдүүлэг авах нь өөрөө эрүүдийн шүүхийн нэг хэлбэр болж байгаа юм. Хан улдүүргийн прокурорын газар. Прокурорын тухай хуульд зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлэр 3-аас доошгүй жил эсвэл прокурорын туслах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан гэмт хэрэг үйлдэж, гин буруутад тооцогдож байгаагүй мэргэжлийн шаардлага хангасан 25 наснд хүрсэн Монгол улсын иргэнийг прокуророор томилно. Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын тэргүүн зөвлөх, хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөх, хууль цаазын дэд зөвлөхийн зэрэг дэвтэ байна. Монгол Улсын засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 229 дугаар тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг прокурорын албаны өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон. Прокурорын албаны өдрийг тохиолдуулан прокурорын байгууллагын түүхийг бичлэлцэж, удирдлага зохион байгуулалтаар ханган, улсын ерхий прокуророор ажиллаж байсан Бахтал, улсын ерхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Одонхүү, Их Насан, Цэрэнбалтав, Мөнхбат гэмт зохид нарт хүндэтгэл үзүүлэн прокурорын зэрэг дэвтэ мөрцийг нь хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм а. Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийг 8 дугаар сарын дугаарыг прокурорын байгууллагын 91 жилийн прокурорын албаны өдөрт зориулан бэлтгэлээ. Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ прокурорын байгууллага хэрхэн ажилтгийг нэвтрүүлгээс хүлээн авч үзсэн баха. Ирэх сар чин нэвтрүүлгээрээ эргэн уулзлаа. Түр баяртай. Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж хүний эрх чөлөө хүндэтгэн албаны үүргээ үнэн шударгаар биелүүлж прокурорын мэргэжил ёс зүйн хэм хэмжээ нэр хүндийг өндөр төргөж явхаа тангаргалъя. Хэрв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээн